3 шинэ бүтээгдэхүүнтэй болсон гэсэн мэдээлэл байна. 2.5 сая гишүүнтэй боллоо гэсэн мэдээлэл байна. Pablo Munoz бол энэ OneCoin-ы OneLife-ийн одоо захирлаар тогоон томлогдож ажиллана гэсэн мэдээлэл байна. Dshik-ийн талаар Dshik гэр платформыг оруулсан талаар юм мэдээлэл байгаа. 1 еврогийн харьцаатай ингээд энэ түрүүн бид үзүүлсэн энэ сайтыг оруулсан талаараа мэдээлэл тавьсан байна. Одоо хүртэл ажиллаж байгаа 17 оноос нь 3 жил болох чинь гэсэн үг. За Хосе гэдэг хүнийг Латин Америкийн төлөөлөгчөөр тавьсан байна. Италийн хуулийн байгууллагатай эсэргүүцсэн юм загтал өгсөн байгаа. Тухайн OneCoin дээр хөрөнгө оруулсан компани сайд гаргаад энэ Италийн хуулийн байгууллагад энэ дуудагдаж асуудал үүссэн байдаг. Шинэ үе гэсэн шинжилж компанийга маркетингийн өөрчлөлт залуучуудыг аль болохоор MLM буюу шууд арилжаанд дээр ажилладаг хүмүүс гарснаас босноо яасан энэ маркетингаа өөрчилсөн. Энэ мэдээлэл бас их сонирхолтой татгууц мэдээлэл байсан. 19 оны 3 сарын 27-нд хүний эрхийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд зүй зохистой мэдээлэл дамжуулах ёстой баталгаагүй мэдээллийг бол хамаагүй тараах шаардлагагүй гэсэн юм санааг бол илтгэсэн байдаг. Энэ 19 оны 3 сарын 27-нд энэ үед бол Константин буюу Дужак 17 оны намраас хойш харагдахаас болсноос хойш Константин гэдэг дүүн компаниг авч явж байгаа боловч 3 сарын 7-нд бол Америкийн нэгдсэн улсад бол баривчлагдсан. Одоогоор Америкийн Нью-Йорк мужийн өмнөд Нью-Йорк мужийн одоо хорих газар хоригдож байгаа. За энэ хамгийн сүүлийн мэдээлэл буюу 9 сарын 4-нд бол Хосе Гордо гэдэг дөрөвний Латин Америкийн хүн энэ компани амбассадор болохоо болсон гэсэн юм аль биесний мэдээлэл байдаг. Энэ блокчейн төр шилжсэн мэдээлэл би өнгөрөөж авчихгүй харагдахгүй нь ер нь байхгүй байх шиг байна. Яг дараа нь тэр блокчейний талаар бид бас ингэж гаргана. За энэ 15 оны 6 сарын 3-нд энэ мэдээлэл Америкийн нэгдсэн улсад бол албан ёсоор нэгдлээ гэсэн мэдээлэл байгаа энэ дээр. Блокчейн талаар энд байна. Энийг орхигдуулсан байна биднээс. За энэ 16 оны 8 сарын 23-нд OneCoin бол энэ шинэ блокчейн оруулах талаар мэдээлэл энэ тавьж ирсэн байна. Маш хурдан ажилтдаг блокчейнтэй болж байгаа. Coin бол сайжирнаа гэсэн мэдээллийг 16 оны 8 сарын 23-нд тавьсан байна. Компани бол ер нь анхандаа 2 тэрбум 100 сая OneCoin зоостой байсан боловч 16 оны 10 сарын 3-нд 120 тэрбумын блокчейн руу шилжиж гин гэсэн үйл ажиллагаа. Одоо энэ 16 оны 5 сараас хойш зарлаад Лондонд бус үйл ажиллагаан дээр зарсан 10 сарын эхэнд бол энэ блокчейн руу шилжиж тухайн данстай хүмүүсийн дансан дахь зоосыг 2 дахин хэсгэж өгчээсэн. Энэ үйл ажиллагаанаас нь ажигласан сонсъё. But what does this mean for OneCoin and all of us? Currently, we are 2.5 million user of OneCoin. За энэ бол 16 оны 10 сарын 1-нд бол Таиландд болж исэн байна. We want to go is where ингээд төвчлөө жоохон сонсож are doing this. Энэ дээр бол яг хөө блокчейн лүгээ за энэ та нарын дасанд байгаа зоосыг хоёр I don't know about you, but I am very, very excited. But they also create a new max out on your position. So whoever maxes out today on 35,000 euro will run faster than before. За өмнөхөөс бол маш түргэн хурдан болж байгаа энэ блокчейн гэсэн юм ярьж байна. Bitcoin's blockchain runs every 10 minutes. Биткойны одоо блокчейн 10 минут тунд бол блокийн тооцож болдог. For the user, за блокчейн талаар ярина. The time was not remittance or like Western Union. So whenever the new blockchain will mine 50,000 coins per minute. За манай шинэ
одоо блокчейн бол минутанд 50,000 үйлдэл буюу транзакц хийх хүчин чадалтай гэж ярьж байгаа. And we plan to go public with the coin the second quarter of 2018. 18 оны эхний хагас бол ингээд олон нийтэд нийтийн хүрээлт болно гэсэн юм ярьсан байдаг. Ингээд энэ блокчейнийн нээлтийг хийж байгаа энэ байна. Thinking, I think it's done soon. I think we are mining about 2 billion coins now. Oh, it's a slow block. 3 seconds. Now go, 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 mine. Yes. It's a slow one. It's a lot of coins to be mined. Yes, we did it. We mined 1.986,580,000 coins, guys. All the ultimate packages. За ингээд энэ өөрийнхөө блокчейн нээлтийг бол хийсэн бичлэг ингээд энэ тэмдэг байдаг. За эргээд бүгдээрээ үнэхээр OneCoin блокчейн байд юм уу гэдэг талаар өөрийнх нь үндсэн сайтууд дээр ямар шоу бичиж байгаа харъя. За та бүгд энэ биднээс энэ бичлэгийн дараа энэ бичлэг дээр байгаа сайтуудыг тусад нь ингээд та нарт харуулна. За ингээд OneCoin Euro гэдэг юуны тоошороод энэ дээр харъя. Тэнгүүдийн доор нь mining гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дараа та нар хараарай. Яг энэ mining гэсэн хэсэгт нь бол энэ минут тутам 50,000 coin олборлох чадвартай гэдэг ингээд бичсэн байгаа. Бидний сонирхлыг татж байгаа зүйл бол энэ байна. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр OneCoin-ийн алгоритм нь юу вэ гэдээ асууж байгаа. Тэнгүүд энэ бол altcoin биш ээ. За биткойнийн алгоритмыг арай өөрчилсөн тийм алгоритм байгаа гэж байгаа. Энийг болохоор X11 скриптийн хэрэгсэлээр бичсэн гэсэн юм тайлбар хийсэн байгаа. Тэгэхээр яг хуу энэ биткойны алгоритм X11 дээр бичигдсэн гэсэн энэ яг өөрийнх нь сайтн дээр байдаг боловч үнэхээр Block Explorer ч юм уу энэ нийтэд ил байдаг энэ бүртгэл дээр байдгүй. Тиймээс ч энэ OneCoin-ыг бол хүмүүс бол крипто валют биш гэж үздэг хүмүүс бол маш их байгаа. OneLife-ийнх нь өөрийн энэ ажлын сан руу ороход ийм цэс байгаа. Ингээд блокчейн дээр нь дарахлаар нэг иймэрхүү юм гарна. За энэ одоо минут тутам 50,000-ыг олдог гэсэн шүү дээ. 1 минутанд бол ингээд блок нь өөрчлөгдөд идэг гэсэн юм үзүүлэлт байгаа. Гэсэн хэдий ч яг энэ блок нь алгоритм нь бичигдсэн тийм зүйл байхгүй. Block Explorer дээр та бүгд дараа нь хараарай. Block Explorer гэж ямар юм байт юм бэ гэхээр энэ ямар ч крипто валют бол алгоритм дээр бичигдэж блокчейн дээр суурилсан байдаг. Тухайн гүйлгээнүүд нь бол ийм одоо бичлэгтүүд нь байж идэг байгаа. За жишээ нь энийг харъя. Ямар хөө бичлэгтэй юм гэхээр ингээд бүх гүйлгээ ямар данснаас цаашаа шилжсэн гэдэг ингээд байж идэг. OneCoin-д бол яг өөрийнх нь сайтн дээр байгаад байгаа боловч хүссэн хүн болгон ороод харчих юм Block Explorer гэдэг юм тусдаа сайт платформуд дээр харагдахгүй байгаа юм л да. За Ethereum дээр бичсэн юм уу гэхэд ингээд бас байхгүй. Энэ бол Ethereum блокчейнийг үздэг юм сайт байгаа. За энэ дээр бүгдээрээ OneCoin-ыг бас ингээд хайж үзье. За OneCoin. За OneCoin гэж бичиж. За энэ хамаагүй. За энэ дээр бүгдээрээ хай тийм ээ. OneCoin. Тэгэхээр нэлээд хэд юм гарч ирж байгаа. За ингээд бүр доороос нь та бүгдэд ойлгомжтой болгохын тулд энийг нэг өрчлөн үзүүлэе гэж бодож байна. За энэ бол биш байна, байхгүй. За энэ биш. Дээшлүүлээ. За энийг харъя. За энэ дээр 120 тэрбум OneZos гэдэг энэ Ethereum блокчейн дээр бичигдсэн. Ethereum блокчейн бол одоо ухаалаг контракт, смарт контракт буюу ухаалаг гэрээ гэсэн. За энэ бол 389 өдрийн өмнө бичигдсэн байна. Эзэн шигч нь бол ганцхан данс байгаа. Ямар ч гүйлгээ гараагүй 120 тэрбум гэдэг 100%, нэг
дансан дээр байж байна. Тэгэхээр Ethereum блокчейн дээр бол ингээд OneCoin-ийг хэдэн ч одоо хүн бичнээнэгч бичиж болно. Олон тэр нь ажиллаж гэнэ үгүй юу гэдэг маш их чухал байдаг. Крипто ойлуудыг Ethereum блокчейн, Waves гэдэг блокчейн дээр бас бичиж болно. Маш их олон одоо блокчейн байгаа. Explorer, блок Explorer-ууд бол төрөл Explorer-ууд байдаг. Нэгсэндээ тэмдэглэдэг газар гэсэн үг. За сая биднээс энийг үзсэн саяны хул энэ байна тийм ээ. Ганцхан настай. За энийг одоо хараа гуравт. За энэ дээр бол байхгүй байна. Энэ OneCoin гэсэн бичгтээ одоо бүхэл Ethereum дээр бичигдсэн юуг харах гэдэг нь шүү дээ. Энийг бас яагаад харах гэдэг байгааг би бас та нарт тайлбарлая. За энэ гурав дахьыг үзсэн. За энэ одоо энийг харъя. За энэ 418 хоногийн өмнө бичигдсэн байна. Энэ бас байхгүй. Ямар нэгэн тийм ширхэг гүйлгээ байхгүй байна. Сая энийг үзсэн. Энэ хэрэггүй. За одоо энэ ханцтай бичиг. За энэ дээр бол 10 тэрбум гэдэг байна. За энэ бол нөгөө one token гэдэг энэ Binance эднэстэр гардаг юу болов гэж бодож байна. 10 тэрбум зоостой. Энэ бол гэхдээ яг энэ Mondefi's гаргасан OneCoin-ы блокчейн биш гэж үзэж байгаа биднээс. За дараагийн дээдлийг харъя. За энэ дээр бас 120 тэрбум зоос нь 2 хаягн дээр эзэмшигчтэй 702 өдөр гэдэг чинь баг 2 жилийн өмнө бичигдсэн байна. За нэгэнд нь 1000 OneCoin, нөгөөдөх дээр нь 119 тэрбум 999 сая 999 мянган токеныг татгалагдаж байна. За энийг харъя. За 3 тэрбум 616 хоногийн өмнө бичигдсэн байна. Энэ 2 данстай, 2 эзэмшигчтэй. За ингээд сүүлжих нь энэ хамгийн дээдлэх. За энэ дээр 4500 бас 702 хоногийн өмнө бичигдсэн. Төрөүний 702 өмнөх одоо холбоотой болов гэж бодож байна. За тэгэхээр энийг биднээс яагаад үзүүлээд байгаа гэхээр энэ крипто валютууд бүгдээрээ энд байгаа крипто валютууд бүгд одоо ямар нэгэн алгоритм дээр бичигддэг байгаа. Тэгсэн цагт тодорхой одоо энэ давхар бүртгэл гэдэг шиг интернетээ санаас ч гэсэн ороод харахад ингээд гүйлгээ нь харагддаг, шилжүүлэг нь харагддаг ийм байж крипто валют гэж байдаг. Боловч энэ OneLife компани зүгээс бол энийг төвлөрсөн блокчейн дээр бичигддэг компани блокчейн буюу паблик биш гэсэн мэдээлэл өгж байгаа боловч одоогоор бол яг энэ ямар төхөөрөмжөөр холбогддог гэднээс нь мэддэхгүй ийм байдалтай байгаа учраас эргэлзээ төрүүлсэн тийм байдал үүссэн байгаа. За нөгөө нэг үзүүлэх юм нь биднээс бол за биднээс сая Block Explorer-ын талаар ярьсан. За компани зүгээс бол энэ бас